Гурван лаг чадвартай болсон байлаа гэхэд ер нь бол нийгэмдээ дахиж орлуулагдахааргүй тэр хүнээс өөр хүн одоо яг энэ чадахгүй штэ гэдэг ч юм уу. За би чиний тэнцлээ гээд бүх сургуультай тэнцэх алгүй. Ер нь бол тэгэнгүүтээ хамгийн гол нь нэг өөрөө ингээд хүний хариуцлагатай байдлаас л хамаарч байгаа. Яг тэр нөө амар том ингээд 3 сургууль сонгочлоо гэж бодъё л да бүр ингээд амар топ. Тэгснээ бод байдал дээрээ одоо IELTS-ийнхаа 7.5 авч чадахгүй байлаа гэхэд гурвууланд нь хасагдсан. Тэгэнгүүт чивнэгдээ тэнцсэн. Тэгэх юм бол шууд чивнийг энд тэтгэлээс автоматар хасагдана гэсэн үг байхгүй. Яа тэгэхээр тэр гурийнхаа айл нэгэнд тэнцсэн байх хэрэгтэй гэдэг шаардлага байдаг. Хүмүүсээс өдөр болгон 5 өг шинээр явуулаад байгаа чи над руу өдөр гэж би одоо нэг амар сайн дурын хүн шиг байх хэрэгтэй юм шиг байна. Гэтэ яг хамаа алгалтаа явуулдаг заяа. Тэгээ сургалтын төвд ажиллаж үзэж байгаад сургалтын төвийнхөө юмыг ойлгонгууд өөрөө сургалтын төв нээсэн гэснээс. Тэгэнгүүт бас ингэ нөгөө хаа газар ажиллаж үзнэ гэдэг чинь. За сайн бацгаана уу. Тэгэхээр өнөөдрийн диплом подкастаар манай Сэлэнгээ маань оролцож байна. За тэгэхээр 2020-с 2021 оны Чинигийн тэтгэлгээр Лондон руу явчаад магистрийн зэрэг хамгаалчаад ирсэн байгаа. За тэгээд тэтгэлэгтээ хэрхэн бэлдсэн тухай, за тэгээд background, одоо ямар өөрчлөлт гарсан гэх мэтлэг хэдүүлээ энэ талаар гоё дэлгэрэнгүй ярилццгаая тий. Тэгээд үзэж байгаа хүмүүс маань ч гэсэн магистр, бакалавртаа бэлдэж байгаа гадагшаа тэтгэлсэн орч байгаа хүмүүс ахын бол Лондонгийн одоо Их Британий Чинигийн тэтгэлгийн талаар бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой ах гэж бодож байна. Окей. За тэгэхээр хөгжлийн өөрөө танилцуулаад хэлээд өгөөч. За сайн байцгаана уу. Энэ өнөөдөр ярилцсан бас маш их баярлалаа. За тэгээ намайг Сэлэнгээ гэдэг. Би бакалавра болоод маркетинг чиглэлээр төгссөн. Санхүү эдийн засгийн сургууль. Тэгээд түүний дараа 5 жилийн чиглэлээр ажиллаад тэгээд тэрнийхэн дараа бол яг чивнийгийн тэтгэлэгт материалаа өгөө. Тэгээд тэнцээд яваад ирсэн байгаа. Гэхдээ яг нэг миний бакалаврын яг нөгөө мэрэгчлээс шал өөр чиглэлээр сурсан л да. Ер нь бол доктортой хөгжлийн чиглэл өөрөө айгуу сонирхолтой дуртай байсан болохоор тэгээ Монгол литер чиглэлийн одоо хөтөлбөрч байхгүй тий. Ер нь бол тийм болохоор илүү гүнзгийрэл сурыг гэж хүсээд тэгээд материалаа өгөөд гой сургуулаа сураад тэгээд ирсэн байгаа. Бакалавр болохоор санхүү эдийн засгаар төгссөн гэсэн. Тийм, санхүүд маркетингаар төгссөн байгаа. Маркетингаар төгсөөд тэгээд цаашаага мэрэгчлээс солиод явсан тий. Монголд дахиад 5 жил ажилласан. Бакалавр төгсөөд дахиад 5 жил ажилласан. Харахад айгүй жоохон тэгсэрнэс. Яг үйл яг амьдралын процессыг сонсохоор айгүй олон жилийн үйл ажиллагаа ингэ явцсан. Ороод ирсэн чи сайн уу чи юм л аваад гэж. Тэгсэн чи харин ихчсэн байлээ. Тийм шүү. Яа, за тэгэхээр хоёлаа тэтгэлгийн талаар юу гэсэн эхлээд ярилцъя те. Тэтгэлэгт за Монголд эхлээд за бүр ихнээс нь яри те хоёлаа за анх ямар яаж энэ тэтгэлгийн талаар сонсч ирсэн бэ? Тэгээд ямар материал бүрдүүл яаж бэлдсэн бэ? Ерөнхийдөө номон дээр л аягүй тодорхой гаргасан байсан шүү дээ. Яг юу хэрэгтэй байдаг, яах ёстой техник гээд зөвлөгөө өгүүлгээд бүх юм байсан. Тэр ерөнхийдөө хоёлаа ингээд номон унших мод бүр дэлгэрэнгүй мэдээлэл хүүхдүүд авчих хүмүүс авчих учраас тэр одоо хоёлаа ерөнхийдөө нөгөө нэг яг товчхон тодорхой ерөнхий юмнуудыг яриадаг. Тэгээ сонирхолтой байсан тийм. Ер нь бол яг нөгөө нэг сургууль сурж байхдаа л яг төгсөөд бол мастертай бол гадагшаанууд зорилт бол алидийн тавьсан байсан. Тийм болохоор юмнуудаа аюулсаа судалсан. За мэдээч одоо шууд өөрөө төлбөрөдлөөд амьдрах зарлаа төлөөд тэгж явахаасаа илүү надад бол яг тэтгэлэгтэй бүх юм болцсон байгаа юм бол яг сурах гэдэг процесстой аюулсан төвлөрч чадах юм шиг санагдаад тэгээд за засгийн газрын тэтгэлэг ямар ч гэсэн авах хэрэгтэй гэж бодсон. Тэгээд 3 дахь курсээ би нөгөө Солонгосын засгийн газраар бас солилцоогоор явж байсан. Тэр туршлага надад амар нөлөөсөн юм болоо гэж бодсон. Яг мэдээллийг нөгөө нэг тэр үед чинь бас одоо шиг ингээд гоё том яахгүй те ингээл бүх юм ингээл ил таад байхгүй өөрөө ингээ аюу сайн хайж олдог байсан. Тэгээд нэг тэтгэлэгт материал өгөөсөө бараг тэнцэхгүй байхтаа гэж бодсон чи Солонгосод тэнцээд тэгээ явсан нь болохоор надад ингээ боломж аа маань өөрөө ингээ хичээвэл болт юм гэдэг амар тань бод төгсөн байхгүй. Тийм тэгээд яг одоо Австралийн аварц ч юм уу яг чиний тэгээ Fulbright гэл ингээл хитгэн л угаасаа засгийн газрын тэтгэлгүүд угаасаа байгаа шүү дээ. Тэгээд яг хятад явахыг хүсэж байгаа, Япон хүсэж байгаа, Солонгос хүсэж байгаа гэл тэ бүгдэнд нь тэтгэлэг байгаа. Хүн өөрөө хамгийн гол нь хаашаа явах гэж байгаа вэ? Яг ямар чиглэлээр сурах гэж байгаа вэ гэдэгээс сонгох хэрэгтэй. Яа, эхлээд өөрөө аягүй ойлгож сонгоод тэгэхгүй тэр юмд ингээл материал өгөөл тэ ингээл амар тхэн айгу буруу. Яг чиний ингээ хүсэж байгаа чиглэлээр чинь сайн газар, сайн улс, сайн сургууль гэж байгаа. Тэгэхээр яг тэрийгээ өөрөө ингээ олоод хайх нь хамгийн чухал асуудал байна. Тэгээд яг өөрөө би одоо нэг доктортой хөгжил гэдэг ойлголт бол айгүй шин. Тэгээд мэдээч сургуулиудад бол одоо чинь нэг их тийм програмууд байдгүй. Бас айгүй ховор байсан. Тэгээд хайж нэлээд хайж агаад яг одоо нэг University of St Andrews гэх Шотландын анхны сургуульд
нэлийн одоо хүн програм байсан ер нь бол тэгээд тэрэнд яг зориол тэгэл за чимний явъя apply хийгээл юм аягүй сайн бэлдээл өөр мэдээлэл хайж танилцаал тэгэл явуулсан да. Nice. Тэгэхээр ер нь бол хүн өөрөө аягуулсан хичээл зүтгэл гаргаад өөрөөсөө судлах юм бол одоо тухайн үед хүмүүс цаг хугацаа одоо тухайн цаг хугацааг бодох юм бол одоо бүх юм аюу нээлттэй болсон шүү дээ тий. Одоо юу гэдэг хүссэн мэдээлэл интернетээс авч болдог болсон. Хүн болго өөр өөртөө их бага хэмжээний мэдлэгтэй болсон. Тэгээ дээр үе харьц одоо ингээд дээр үе чинь дээ тэр чинь одоо нэг 6-7 жилийн өмнө шүү дээ. Тэр тухайн яг харьцуулах юм бол одоо нөгөө аюу олон хүмүүс гадагшаа яваад эрсцгээтэй сурцсан хүмүүс аюу олон баа. Тэгэхээр зөвлөгөө авах хүмүүс нь ч аюу олон болсон тий. Яг зөв. Нээлттэй болсон юм шиг санагдаад байгаа байхгүй. Хүмүүс өөрөө нөгөө ингээд асуугаал одоо инстаграмаар ч юм уу амар хүмүүс холбогдоод тэ LinkedIn-ээр хүртэл ороод ингээд асуудаг. Тэгээд тэнгууд хүмүүс нэлээд одоо мэдлэгээнийх харамлаад байх шаардлага ер нь бол байхгүй. Аль болох олон хүмүүс туслаад юмаа ингээд туслаад өгчий асуултанд хариулчих гэж боддог хүмүүс нэлээд олон байгаа. Тийм болохоор ингээд өөрөө хаан төлөө жоохон л хичээл зүтгэл гаргаад хөдөлгөхөд тэгэл үр дүн болол олно даа. Нэг зорилго тавил тэрнийхээ араас нэг жижигэн ч гэсэн үйл хийгээ явж байхад ер нь бол яаж байгаа л их бага юмд хүртэл таараа тий. Тэр бол ялтч юм шүү. Тэгэхээр өөр Монгол дахь цорын ганц эмэгтэй доктортой хөгжлийн мэргэжилтэн гэдэг байгаа шүү дээ тий. Айгу гоё мундаг. Одоо айгу мундаг хүн найдаж байгаа. Дараа тусдаа нэг зөвлөгөө авнаа. Яа би бас нөгөө нэг юм гадагшаа юмнууд бас аяг судалдаг байхгүй. Би ч нөгөө нэг 19-тэй. Тэгээд одоо л гарах Хөлтөн Монголиагийн сургуульд нэг семестр сурсан маа даа. Тэгээд харин цаашаа дахиад өөр гадагшаа дэглэг юмнууд хөтлөв. Одоо яг энд нөгөө юм хийцэн болохоор тэрэндээ бас ингэ баригдаад тэгээд бас нэг юм дээр ингээд аягүй эргэлзээтэй аваад байдаг байхгүй. Хүүхдүүд нэг гафер авах ч юм уу те эсвэл Монголдо сурах төгсчөө дараа нь гадагшаа явж болно гэдэг юмнууд байгаа шүү дээ. Тэгвэл одоо нөгөө монголч аягүй нэг тийм нийтлэг ойлголт байдаг. Яг төгсөнгүүтээ сургууль ямар нэгэн сургууль авахгүй бол бараг нэг тийм суг гаруулж үлдэх гэдэг ч юм уу те. Эсвэл одоо нөгөө нэг Монголдо сураад ахаар нөгөө нэг одоо юу гэдэг чи энэ одоо Монголд сураад байгаа юм гэдэг шиг нэг тийм нийтлэг юм жоохон хандлагууд аягүй гарч ирдэг шүү дээ. Тэгэхээр тэр талаар ер нь бол миний хувьд л давуу болонсол талтай аль аль нь яг нөгөө нэг төгсөнгүүтээ яг би бол хувьд бол яг гапер аваад нэг жилдээ өөрийгөө амар сайн олоод нэрнгэсээ би юунд дуртай бол гэдгээ олж байгаа юм бол тэр цаг чинь чамд маш хэрэгтэй. Тэрний орон нэг дуртай дөрвөөний сургуульд заавал орох хэрэгтэй гэж ороод тэгээд явж байгаа хүүхдүүд амар дундаас нь хайдаг. Тэгээд төгсчөөд ажиллаар гарснаа энэстэй би биш юм байна гэж бодонгуудаа шууд ажилласаа гардаг ч юм эсвэл ингээл гарч чадахгүй дахиад сурч чадахгүй бол дахиад тэрнээ ингээл уягдаал тэгэл яваад байгаа жоохон нэгтэй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг аль эрт болох одоо мэдгэн айгуу чухал. Одоо дотоодын мэдээ сайн сургуулиуд байгаа. Яг бас нөгөө нэг өөрийнхөө боломж те болцоо батгах хэрэгтэй. Заавал ингээд цагуугийн хувьд тэтгэлэг олохгүй байж иж ингээд би аван сурна гэдэг одоо яг гүрийж яваад те тэг очингуудаа ингээд цагийн ажил хийдэг ч юм уу. Тиймэрхүү юм хийж агаад хичээлээ төвлөрч чадахгүй зүгээр ингээд дипломтой болоод ирчих юм бол ямар ч чадваргүй тийм юм бол алийн байрнаас хэцүүлтэй. Монгол бол аль аль одоо гадаадд төгсөн ч Монгол төгсөн ч тэр хүний скил ур чадвар хамгийн гол нь хандлагаас нь хамаарат ажил авдаг. Тэгээд нэлээд олон хүмүүс одоо бас надаа ингээд лэрэн дээр хүмүүс яриад байгаа ингээд сайн хүмүүс байна уу гэл ингээл асуудаг байхгүй. Тэнгүүд нөгөө талдаа болохоор хүүхдүүд ерөөсөө ажил авахгүй байна, ажил авах гэхээр туршлага гэдэг ч юм уу те ингээд аюул олон тийм зөрүүтэй ойлголтууд гараад байгаа. Тэгээ миний хувьд бол яг хүүхдүүд Монголч төгсөн бай, гадаадч төгсөн бай, аль альдаа яг нөгөө нэг өөртөө чадвар, скил аюул сайн суулгаж авах хэрэгтэй. Дадлага хийхдээ ч тэрийг аюул зүг ашиглаж юм олж авах хэрэгтэй. Төгсөд ажил орохдоо ч гэсэн зөв газар орох хэрэгтэй. Гэж санагдаж байгаа. Тэгэхээр тэрний өмнө нь яг өөрийгөө яг зөв мэргэжлээ сонгосон уу юу гэдгээ олох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Би яг нөгөө 2 дугаар курстэй мэргэжлээ сольж исэн. Санхүү дагавартай би яг банк санхүүгийн менежментийн ангид орж исэн байхгүй. Тэр үедээ мэдгүй шүү дээ яг юу аль нь анги гоё юм бол гэж мэдгүй. Тэгэл за банк санхүүгийн менежмент гоё юм байна. Хамгийн хүмүүс ордын юм байна гэж орж исэн. Тэгэнгүүтээ ингээд бүх суурь хичээлээд үзээд за маркетинг гэж юу, менежмент гэж юу, банк гэж юу, санхүү гэж юу. Тэгэл ингээд үзсэнийхэн дараа угаасаа л би маркетингээр сурахсан байна гэж ойлгоод 2 дугаар курсээ сольж исэн байхгүй. Тэрийг бол би бүр хамгийн зөв шийдэл болсон гэж боддог. Тэгэхээр тэрний шиг яг өөрийгөө нөгөө нэг олж чадах, өөрийгөө яг яах ёстой гэдгийг зөвхөн гадаа сурмаар бол болно. Окей тий. Тэрнийхэн тулд хэлний бэлтгэлийнхэн төвл ядаж зарлыг хэмнээд Монголдоо яг төгсөхөөс өмнө эхлээд тултлан бэлдээ тий. Айлцынхаа хэд онооч юм авчи. Цагаа хэмнээ, зарлаа хэмнээ аль алигаа ингээд бодоод төлөвөө гаргах хэрэгтэй юм байна. Яа.
Ер нь л хэрэгтэй шүү. Би бол яг нэг завсар жил ахыг аягүй дэмждэг байхгүй юу? Нэг жил ямар нэг юм ядаж цагийн ажил энэ тэнд хийж үзээд ч юм уу. Тэгээд янз янзын шинэ спорт юм уу те эсвэл нэг дуулж молж үздэг ч юм уу. Тэгэхгүй ингээд яг сонирхож байгаа юмудаа бүгдийг ингээд хийж үзэх хэрэгтэй юм шиг те. Ядаж нэг Улаанбаатараас гараад нэг Төв аймаг очиж ирдэг ч юм уу. Ядаж нэг ингээд нэг яг газруудаар явж үздэг ч юм уу. Үнэхээр тэгээд амар олон мөнгө байгаа л ингээд гадагшаа ч чаддаг юм аа гэхэд тэгээд ер нь бараг их шал хэрэггүй нэг жил ингээд одоо юу гэдэг зарим нэг сурлаа гэдэг өөрөө яг хүссэн үгүй мэрэгчлэрэж биш. Зүр яшаа хоноо тааруулал ингээд сургуулаа сонгочтой хүүхдэд авих байдаг шүү дээ. Тэр тэхээгээ оронд бараг нөө тэр нэг жилийнхаа 4 сая төгрөг, 5 сая төгрөг, 6 сая төгрөгийнхөө юугийг хадгалаад эсвэл тэрүүгээрээ нэг жижиг өөртөө хөрөнгө оруулалт тэгээд нэг эхний бэлтгэл нэг жил суудаг ч юм уу тий. Тэгж жагаад дараа жилээс нь яг нөгөө одоо яг энэ л юм байна гэдэг юм руугаа ч юм уу. Ингээ 2 жил, 3 жил гэсэн завсар жил хахад бараг аягүй зүгээр санагддаг байхгүй юу. Хүү яг өөрийгөө олж аваад нэг мөсөн амьдралаа шийдэж байгаа нэг аягүй том алхам шүү дээ тий. Тэгэхээр ер нь завсар жил аваад бас өөрийгөө дэмжүүл аягүй зүгээр гэж боддог. Окей. За хоёлаа тэтгэлийнхаа асуудал руу буцаад тэтгэлийнхаа зөвлөгөө рүү буцаад орцгоо. Тэгэхээр одоо нөгөө нэг эсэ бичдэг гарч ирдэг шүү дээ. Тэр бол аягүй нөгөө нэг чаленжинг санагддаг байхгүй надад. Чинь би одоо нөгөө нэг их сургууль руу чинь эсэ бичиж байхдаа аягүй их бодож исэн. Тэгэл нөгөө нэг яг жинхэнэ өөртөө буцаал аягүй туулж ажиллах бол би чинь нэр ингэжсэн болоо тийм болохоор би энэ зан чанартай юм болоо гэдэг чинь өөртөө аягүй цаг гаргах шаардлага гардаг юм санагдсан. Жишээ нь таны үед ер нь л яг зөв одоо нөгөө нэг миний бодлоор заавал тэнцэхгүй чухал биш. Ер нь үнэхээр явъя гэж бодож байвал яг ингээд эсэгээ бичээд үтсэн дээр драфтаа гаргаад ч юм уу. Тэр чинь нөгөө өөрийгөө бас амар ойлгох нэг тийм болд юм байна л да. Одоо жишээ нь амар олон жил ажиллажаал дараа нь ингээд нэг сургууль тэнцэн явах гад хүмүүс ингээд бас ингээд бичдэг. Тэгвэл надад амар олон хүмүүс хэлчихсэн байхгүй юу. Энд чинь ингээд би өөрийгөө ойлгох амар чухал юм байна. Би яг энэ хугацаанд юу хийчихвэ? Тэ би юу хийх гэсэн бэ гэдэг юм ингээд гаргаад ирчихэж байна гэдэг жаа байхгүй. Тэгэхээр аль болох эртнээс эсэгээ гаргаж бичсэн зөв. Би бол яг тэр нэг солонгос ирсэн гэсэн шүү дээ. Тэндээ бол яг зориулаад ингээд нэг personal statement тэгэл яг ингээд study plan тэгэл яг өөр ингээд стенүүдээ ингээд драфтуудаар гараа биччихсэн. Тэр нь амар ингээд ядаж тэр одоо их сургуулийн 2 дахь курс хүртэлх өмнөх амьдралаа би өөр ингээд базаад ингээд ойлгочихж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо дараа нь бичгээр за тэр өмнөх юм харж байгаа л одоо тэгвэл би яг ийм хийсэн. Би ийм бичих юм байна. Яг энэ гол юм байна гэдэг ингээд key point-уудаа гаргаад ирчихдэг. Надад бол яг ийм map хийх үйл амар зүгээр санагдаад байдаг байхгүй. Яг ингээд сэвжийнхээ өмнө тэгээд одоо тэтгэлэг болгоны асуултууд нь өөр. Тэгээ монголчуудын яг нэг гаргадаг нэг алдаанд нөгөө нэг тэтгэлгийнхаа нөгөө хэсэг бүх тэтгэлэг рүү ингээд өгчдөг байхгүй. Одоо ингээд нөгөө нэг англи зорилго бичснээ австралийн хэсэг газар хэсэлүү явчихдаг. Full price руугаа ингээд яваалчдаг. Тэр нь айгүй бороо. Тэгэхээр яг нөгөө нэг тухайн юмдаа зориулж бичих хэрэгтэй гэдэг байхгүй. Яагаад энэ талаар бодсоогүй. Лол би тэгэхгүй. Тэгэнгүүтээ нөгөө нэг яг ингээд мапаа гаргаад одоо за яг одоо чиний бол 4 төрлөөс очдөг. Тэгээ тэрэнд 500 хүнтэй тахгүй нэг макста. Тэгэхээр цөөхөг штэ. Ер нь бол тэгэл жил ирэх тусам туршлага хөрвүүлээд авсан ба 10 жил ажилласан хүн бол амар их бичгэмтэй болчдөг. Аль нь цохлаа мэдхгүй ингээд болчдөг байхгүй юмнуудаа ер нь бол. Тэгэхээр яг тэр асуултуудаа гаргаж ирж агаад ингээд мапаар ихлээ за би одоо сайн нүрийн ажил жишээлх юм бол би юу хийжсэн юм. За тий одоо би миний амжилтаа хэрэгжүүлсэн төслүүд юу илээ. За би яг их сургууль татаа яалаа гэл ингээл юма бодоод сайхан гож ихсаад бичиж агаад тэгээ тэрийг ингээ эвлүүлж ингэж тавиад хэрэггүй үед нь хасаад хэрэгтэйнүүдийг оруулаад тэгээд ингээд найруулад бичих нь айгүй зөв санагддаг. Тий. Тэгэхгүй бол яг нэг асуултандаа бас амар хүмүүс хариулж чаддаггүй яг ингээд амар ерөнхий юм бичдэг байхгүй юу бас нэг ам дээр бас гарцсан шүү дээ яг асуултандаа хариул гэх тийм ер нь тийм гэтээ яг нөгөө нэг тийдэн шүү дээ чинь Европ Америк гэсэн Азийн хоёр шал өөр байдаг тий. Азууд болохоор ер нь ингээл нэг юмны талаар ярьцлаа гэхэд ингээл тойруулаад оршлын яваал нэг юм зөв ингээд за цаасны тухай хичээрэй гэлэнгүүт би нэг өглөөс ирсэн чинь бараг цагаан байлаа гэдэг. Мод руу хараад би юуны талаар бодлоо. Тэгээд бараг явсаар байгаад мод чинь цаас болдог шүү дээ. Монгол хэсэг юм Аз нэд ерөөхдөө аюу уянгаа хэлэл л тий. Тэнгүүт яг нөгөө тэтгэлийн шаардлагадаг эсэ болонгоо зүгээр ингээд зүгээр гэж хариулж байгаа. Зүгээр тийм би мундаг. Тийм би ядуу гэж. Тэгэхээр надад тэтгэлөө гэж би та сургуулийн дээр гаргаж чаднаа. Яа. Ер нь тийм юм яг зөв. Тэгэхгүй бол нөгөө нэг хит амар гой үг ашиглах гал тэгээ хүмүүс чинь өстэй гэдэг. Тухайлаг сонсогдох гал тий. Бүр ингээл амар гоо. Тэгээ би яг сүүлд ингээд миний бичсэн анх тэгжсэн л байгаа аахгүй. Анх яг бичсэн өмнөх юмнуудаа ингээ харахаар ингээд
амар тийм ингээ сүртэй үг гаргалцсан. Тэгээ сүүлдээ бол барыг зүгээр л амар энгийн би ийм хийсэн. Тэгээ би ийм хийж чаа. Тэгэхээр ийм чадвар хэрэгтэй наа. Тэгээд би нөгөө нэг team challenge дундаас гарч ирсэн болохоор би ер нь бол нэг тиймэрхүү type-ны хүн байгаа шүү. Тэгээ би өөрөө team юмд хүсэл сонирхолтой байгаа шүү. Ер нь тэр шийдэ юм лээ. Та ерөөхдөө өөрөөхөө ингээд хэсэний бүтэц байгаа шүү дээ тий. Хоёул ингээд background шин талаараа ярилцээ. Төвхөн болгоны background аягүй сонирхолтой байдаг шүү дээ тий. Яг ингээд өөрөө ч хувьд болохоор яг юу аягүй тийм өөрмөц болгож гарч ирээд бусдаас нэг тийм онцгойрч гаргуулж ирсэн юм. Нисэнээрээ тусгагдсан юм ч юм уу тий. Background аягүй тэгж гоё гаргаж ирж бистэй шүү дээ. Тэгэхээр тэрний юу байсан бэ? Хамгийн ингээд онцгой. Ер нь нэг ингээд хүнд ашигладаг нэг юм бүр ингээд тооцоод ашигладаг юм карт байдаг шүү дээ. Би яг тэгээд тэгсэн байхгүй юу гэж тэгж юу. Яг нэг мэржэлтэйгээ л аягуусаа холбох хэрэгтэй л дээ. Би яг нэг мэржлээ сольсон болохоор одоо чинь би маркетингээр ч юм MBA-ээр сурч ирсэн бол илүү амар хэсэг бичгээд ягаад тэгэхээр би яг тэр чиглэлээр ажилласан амар олон туршлагатай ингээ хэдэн удирдчихсэн гэдэг ч юм ингээ юмуд байгаа байхгүй. Тэнгүүд яг нэг sustainability чиглэлээр болонгоо надад тийм юм яг бодтой тийм юм одоо юунд бол байхгүй байсан. Тэгээд тэнгүүд яг нэг яг туршлагаасаа л одоо би тийм юм ургуулж байгаа гэж байгаа гэсэн үг. Жишээлх юм бол ингээд голомтод анх ороод те вектор чиглэлээр өөрөө дуртайсан болохоор ингээд манай хоёр настай ингээд байсан нэг ногоон клуб гээд байсан байхгүй. Тэгээ тэрийгээ одоо жишээ нь хөгжүүлээд тэрэндээ ингээд сайн дураараа штэ тэгээд нэг стикер наагаал явжсэн байгаа байхгүй. Тэгээд одоо бодохоор тэгээд тэр бол ингээд би ямар нэг юм дуртай байхын төлөө ямар нэг үйлдэл хийж байгаа жишээ болчихж байгаа. Тэгээд цаашаа нэг доктортой санхүүжилтийн асуудал руу илүү нэг багтноороо тэгээд тэр доктортой санхүүжилт гэж юу юм хүмүүсээ юу гэж ойлгоод байгаа гэдэг дээр нь маркетинг талаасаа холбож оруулж одоо ажилласан гэх юм уу PR талаас нь ажиллаж байсан. Тэгэл доктортой үйлчлэлийн тайлан гэж хүмүүс гаргадаг. Тэрний анхны бүтцийн ингээл юмнууд гаргаад ажилласан гэдэг ч юм уу. Яг тэр юмнахаан төлөө яа юу хийжсэн бэ? Тэр алхмуудаа аягүй сайн оруулж өгөх хэрэгтэй. Яг миний нэг бэкграунд гэхдээ илүү оруулсан. Эдгээр бол яг нэмэлт зүгээр биш шүү дээ. Тэгээ эдгээр тэгээ бүгд ч гэсэн угаасаа орохгүй. Яг гэж тусгаж бодлоосоос оруулаагүй. Яг юм нь болохоор би нэг өөрөө Америк нэг докюментари үзэх дуртай байхгүй. Тэгээ нэг байгаль орчны холбоотой тийм байгаас үзчихсэн. Дэвид Эттенборо гэдэг одоо дэлхийн хамгийн алдартай хүн байгаа шүү дээ. Яг нэг Английн. Тэр хүний бол амар фэн. Тэгээд яг тэр хүний ингээд юмнуудыг үзээд ингээд харахаар угаасаа бидний байгаль орчид сүрж байгаа юм болж байгаа асуудал бол тодорхой байгаа байхгүй. Тэр хүмүүс амьдралын туршид ингээд харуулсан. Тэгэхээр тэрний тухай үздэг байсан болохоор ингээд надад ямар нэг юм хийх шаардлагатай гэдэг нь би мэдчихэж байгаа. Тэгээд өөрөө ингээд бас хуваарь жижигэн юм клуб янз бүрийн тийм контент дээр бэлдээд угаасаа хүрдэг. Тиймэрхүү юмнуудаа илүү тодтогож би энэ үнэхээр дуртай. Яг энэний тухай би гол юм хэрэгтэй юм байна. Тэгээд дээрэс нь extra curricular activities. Ер нь бол тэгээд илүү би нэг одоо нэг Монголд тэр тухай бас мэддэг мэргэжлийн хүмүүс угаасаа байхгүй. Тэгээд тэр нь ингээ маркетингийн мэргэжилтээс аягуусаа холбогдож байгаа. Яагаад тэгэхээр одоо Монгол цөлжөөд байна гэж яриад л өгдөө. Одоо л 70%, 76% цөлжин гэж ярьж байгаа хэрэг. Өмнө нь бол тийм ярьдгүй. Тэгээд эдлийн талаар гэдэг Монгол хүмүүс мэдхгүй. Би тэр ямар ч хамаагүй асуудал юм шиг те. За тийм тэгэл нэг тийм хүмүүс хайлж байгаа юм шиг. Тийм. Монголд хүүтэн л байгаа гэдэг. Тийм дулаараад байгаа юм бол яагаад гата хүүтэн болоод байгаа бэ гэдэг шиг те. Тийм ерөөсөө ингээд нэг мэдлийн зүрх байгаад байгаа байхгүй юу. Тэр донд хүмүүс ингээд ямар ч ойлголт авахгүй те. Тэгээд яг үнэ хийж байгаа юмч байхгүй. Тийм байсан болохоор илүү надад тэр нь би яг энэ дээр юм хийх хэрэгтэй байна гэдэг үүднээс сурсан гэсэн үг онцлоод. Хайс. Тэгэхээр ер нь л аюу гой юмнууд тусгаж өгсөн юм шүү дээ тий. Аюу тодорхой. Тэгээд яг гол нь нөгөө сонгосон мэрэгжил рүү аюусаа уялдуулж өгөөд яагаад заавал энэ мэрэгжлийн яагаад заавал би гэдгийг аюусаа гаргаж өгдөг. Тэр нь аюу чухал байсан байна. Хайс. Би тэгтээ яг хөгж явахдаа амар бас 100% тэнцэн гэж бол итгэлтэй бол байгаагүй. Яа тэгэхээр тэр чинь нөгөө амар туршлага хардаг. Яг өмнө тэр хүү юу хийсэн бэ гэдэг юм дээр амар сайн хардаг. Тэгээ өөрийгөө айгу зөв бас ойлгуулад яг тэр ингээд юм айгу гаргаад өгсөн болвол гэж сүлд нь бол бацсан. Тэгээ ер нь ярьж байгаа юмнаас сонсоход бол гоё л болцсон л сонсож байна. Тэгээ уус аль хэдийнэ болоод яваад ирсэн үнийг би амар шүүж бодож байна.
Ер нь л аягүй гоё гаргаж өгсөн юм гэж бодож байна. Тэр бас бичиглэн юм аяг гэж гарч ирж шүү дээ. Ээж нaan цаана яаж оруулах уу? Яаж ингээ ойлгомжтой сонсогдуулах уу? Тэгээ ерөнхийдөө нэг би ингэ сонсч байсан байхгүй юу? Яг ингээд тухайн шалгаж байгаа хүмүүс ингээд эсээг нь уншаад тэгээд ийм хүн юм байна да гэж шууд ингээд таньдаг болох хэмжээний тэгж санагдуулах хэвээр. Тэгээ дараа нь ингээд өөртөө нь уулзлаа гэж бодоход нөгөөдөг чинь байна шүү дээ. Сайн уу яг ингээд таньдаг найзтай уулзсан юм шиг. Тим сэтгэл төрүүлэх хэмжээний эсээ бичих шаардлагатай юм шиг. Тэгэхээр ерөнхийдөө Монгол дээрч бай, англи дээрч бай ер нь одооноос хэрвээ нөгөө нэг сэтгэлэг юмнуудаа бодъё гэж байгаа бол одооноос тэ ер нь л эртнээс ингээд өөрийнхөө талаар юу байна яадаг гэдэг бүх юмнууд аюулсан бичиж төлөвлөөд тэгээд өөртөө аюулсан ажиллаад тэ өөрийнхөө өнгөрсөн баларсан ирээдүйн зорилго морилго яах гэж байгаа бүх юмнуудаа ингэж аюул цэцтэй болгосныхаа дараагаар бичих юм бол илүү тэгээ ер нь нөгөө талаасаа юу хүсэж тэрэнд нь бас аюул уйлдуулах хэрэгтэй тэ тэг яг ямар хүн хүсэж байна вэ гэдэг нь аюул сайн гаргаж тодтогч бичих нь бас аюул зөв тэгэхээр сургуультайгаа бас эхлээд танилцах аюул чухал тэ хамгийн чухал нь миний бодлоор бол судалгаа яг хүмүүсээ тэгдэг байхгүй одоо ингээд сургууль мол юм ярингууд ингээд ярьж байгаа юм амар ингээд та өөрөө судалж ичл те тэр юм гаргаж ирэн штэ ингээд сургуулаа сайн судлаа гэл хэлэнгүүд яг ингээд нэг тийм яг тийм ингээд бараг л тэнцвэрлэх тийм тип байна уу гэж хүмүүс амар асуудаг байхгүй. Тэр нь бол амар надад бурам санагдав. Яагаад тэгэхээр ингээд тэр хүн өөрөө тэр сургуульд чи юу заадیں ямар хичээл заадیں гэдэг юм судалж ийж ямар багш байдیں тий үнэхээр ингээ хөтөлбөрийн зөв юм уу нэрээрээ сонгох нь айгу буруу байхгүй яг ижлэхэн ингээл нэртэй мөртлөө доторх юмуд нь ингээ шал өөр тий юмнууд нь ингээ нэг өөр байгаа одоо хөтөлбөр зүүн байгаа шүү дээ тэгэхээр тэр доторх юмудаа судалснууд одоо хэр гэрийн даалгавраа хийсэн байна гэдэг чинь л хардаг гэсэн. Тэрнээс биш ингээл хин хамгийн гоё өндөр ранктай сургуулийг сонгосон тэрэндээ тэнцэн тэр нь бол чухал бол биш тэр санагдаж Зөв шүү. Гоё шүү. Нэг хайн ингээ юм яриасан хэрэг гоё идэв шүү. Окей. Монгол хувийн сургууль биш, улсын сургууль өгсөн тий. Тэгэхээр эндээс бас нөгөө нэг яг хувь хүн хичээл зүтгэлгээд юм аягүй харагдаж байгаа байх. Тэгэхээр ер нь тэр ч утгаараа бас нэг юм илүү одоо нэг бусдаас тэгээд ингээд үнэхээр чин сэтгэлээсээ хүсээд одоо тухайн үед ингээд мэдээлэл мэдлэг хомс байсан ч гэсэн яг өөрөө эрэл хавал хийж явж байгаад гадагшаага явсан гэдэг утгаараа тэтгэлэг олсон гэдэг утгаараа бас ингээд аюу тийм юутай байгаа бах. Илүү одоо давуу талтай ич гэх юм уу те эсвэл бусдаас арай нэг онцолж гаргаж ирэх юмтай ч юм. Тиймэрхүү байгаа бах гэж бодож байна. Тийм. Яг тэрэн дээр бол би зүгээр тэгж ладдаг л доо. Одоо нэг бид нар тийм намайг 10 жил тахт чинь яг хувийн сургуулийн хүмүүсийн ялангуяа амар их байдаг байсан. Угаасаа тэгээд яг нөгөө чинь английн сургалтанд явдаг ч юм уу тэр хүмүүс ингээд мэдөө ямар нэгэн сургалтанд явж ичлээ арай сайжирдаг тийм байсан. Тэгэхэд одоо нөгөө нэг бол харьцангуй мэдээлэл бол англи хэлтэй шүү дээ. Томьёогоор ороод англиар ажиллаж байна, аялцгийнхаа юм бэлдэж болж байна. Тиймэрхүү юмд одоо ингээд боломж байгаа юмыг илүү сайн хүмүүс өөрсөндөө байгаа үнцэнтэй тэр юмыг аюу сайн ашиглах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тийм одоо жишээ нь тэнгууд нөгөө хүмүүсийн миний бодлоор ингээд ярьдаг бас зарим юмуд нь айгүй нэг өрөвсгөл санагдаад яг одоо хүн болгон барыг ингээд тэгээ боломжтой гэж байгаа ч гэсэн яг үндэ ингээд англи хичээл үздэг хүүхдүүд улсын сургуулийн хүүхдүүд хоёр бол ялцчгүй л ялгаа цаана байгаа. Тэгэхээр тэрийг яаж нөхөх вэ? Тэрэндээ нэг одоо гутраад ч юм уу ингээд бас тийх бол шаардлагагүй юм санагдаад байгаа. Одоо бол яг өөрөө хичээгээд юм олох юм болвол те ерөөсөө яг жихэн боломж тэгш боломж гэдэг чинь гаргаж ирэх боломжтой болчиход байгаа байхгүй юу? Ер нь бол бүх юм айгүй ил тод нээлттэй болчихлоо шүү дээ тий. Одоо зүгээр л Facebook-ыг ухаж байхдаа ч юм уу Instagram-ыг ухаж байхдаа хүртэл хүн зүгээр хэлээ сайжруулах боломжтой болчихж байгаа байхгүй. Үнэгүй контент хийдэг, үнэгүй мэдээлэл пострууд оруулдаг ингээ бүх газар бараг тийм болчихлоо шүү дээ тий. Нэг талаараа маркетинг гэсэн нөгөө талаараа хүн айгүй хэрэгтэй мэдээлэлүүд зүгээр ингээ үнэгүй цацдаг болсон. Тэгээд зүгээр Google руу ороод нэг ингээд зөв бараг English words гэд хайхад л өөдөөс ингээ хэрэгтэй бүх өгнүүдийг чинь гаргаад өгч болохоор бол зөвмөр ингээ адыг над шин тий. Тэгэхээр ингээд бүх юм айгуу нээлттэй ил тод боломжтой болцсон учраас заавал нөгөө нэг яна надад тийм байхгүй би тэгэхгүй байх. Яна би хувийн сургууль хөлт байсан бол гэдэг ч юм ингээ нэг excuse одоо шалтгаан тоочихгүйгээр ер нь нэг зоригтой байл голны шантрахгүйгээр тий. Яг эцсийн хүртэл яваад болохгүй л тэгэлээ. Тийм байлаа. Ямар нэг юм хийж үзээд хүүхдүүд ч гэсэн одоо нэг чинь нийлжсэн шиг нэг цагийн ажил хийж үзэх бүр амар дэмждэг байхгүй. Яг тэргээр нэг hard skill-ын сайжрахгүй ч гэсэн яг тийм soft хүмүүстэй харилцдаг тий яаж хамттай харилцах хүмүүс ингээ өөдөөс чи уурлаад муугаш гаргавал өөдөөс нь яаж харцах хэвээр ингээ тийм юмыг туулж үзэж өөрийгөө нэг бэлтгэх хэрэгтэй байгаа байхгүй юу. Надад бол айгүй зүг санагдаж би чинь нөгөө 16 мөрөд бас эхлээд ажил хийж үзсэн байхгүй юу. Тэгээ нөгөө нэг
яг тэр үедээс юу сурсан бэ гэхээр ингээл янз янзын газрууд ажиллаж байгаа зөөгчж үзэж байгаа. Тэгээ бариста хийж үзэж байгаа. Тэгээл ингээл онлайн шоп моп янз бүрийн газрууд ажиллаж үзэж байгаа. Тэг ингээ явж байхад яг нөө тухайн байгууллагуудынхаа ингэж ийм зарчмаар яваад идэм бэ штэ. Ийм юмнууд нь ингэж бодоо идэм бараа ингэж татдаг юм хүмүүстэй ингэдэг юм. Эндээс нь хоол нь гараад ингэж хүрдэм юм. Тийш менежер тэгэл ингээл системүүд бас ингээ амар ойлгож эхэлдэг юм санагдаад. Тэгээ яг хөө тэгээд буцаад нөгөө нэг тухайн газруудаас авсан жижигхэн ч скиллүүд чинь яг өөрөө чи амьдрал дээр амар хэрэг болж эхэлдэг. Дараа нь тэгээ одоо ингээ буцаа бодож байгаа би нэг тийм амар олон жил амьдсан туршлага хүн биш л дээ. Тэгтээ яг хөө зөв ингээ нөгөө сургуулийн төв ажиллуулаад үйл ажиллагаа явуулаад эхэлж байхад надад ингээ амар харагдсан аахгүй. Ингээ нөгөө онлайн шоп мөн ажиллах гэдэг ингээ лайв маяг хийж бараа тайлбарлаж тэр тухайд нэг тийм амар хүнд хүртгөөсөн гэсэн ингээ нөгөө бэлтгэл хийгээдсэн юм л та. Одоо тэгэл ингээ подкаст хийгээсэн камернууд яхад ингээ асуудал болчдөг гэдэг ч юм уу те. Тэгэхээр ингээ янз янзын газруудад ажиллаж үзэх буцаагаад айгу туршлагатай болдог. Тэгээ сургалтын төвд ажиллаж үзэж байгаад сургалтын төвийнхөө юмыг ойлгонгууд өөрөө сургалтын төв нээцгснээс. Тэгэнгүүт бас ингээ нөгөө хаа газар ажиллаж үзнэ гэдэг чинь тэндээ нэг амар хэм сурахгүй байгаа юм шиг эсвэл нөгөө нэг мөнгөний төлөө ажиллаад байгаа юм шиг боловч хүн дараа нөгөө сонирхтой зүйл олгохноос аягүй тусалж байгаа байхгүй. Сургалтын төвд ажиллаж үзчихсэн хэрнээсээ би нөгөө нэг бизнес санхүү махуу тал руугаа явна гэж сургуулаа сонгоцсон. Тэгээд нэг семестр сурсныхаа дараа үгүй юм байна. Эний чинь заавал энд сурах шаардлагагүй юм байна ч юм. Одоо ингээ ойлгож байгаа байхгүй. Тэгээд яг буцаад завсарч ил авах байсан юм бэ штэ гэдэг ч юм уу тийм. Тэр юмнууд бас гарч ирж байгаа. Тэгэхээр яг ингээд завсарч ил авах өөрийгөө аягүй сайн таньж мэдэх. Тэгээд сургуулиудаа эхлээд бас аягүй сайн судалж эхлэх тий. Тэгээд дараа нөгөө нэг тэтгэлгийн материалууд эсэмсээ тийм юмнууд харах. Тэгээд нөгөө жишээний тэтгэлэгч юм болохоор заавал өөр 3 сургууль тэнцсэн байх хэрэгтэй гэсэн шүү дээ. Номон дээр нь тэнцэх гэхээс нөгөө яг нөгөө ингэдэг байхгүй юу? Аплайдахта 3 сургуулаа ингээ оруулдаг байхгүй. За миний 1-р сонголтоо л энэ байна. За энэ сургууль тэнцэхгүй бол 2-р сонголт нь энэ байна. Энэ тэнцэхгүй бол 3-р нь энэ ингээ 3 сонголт өгдөг. Яг тэр анханасаа би энэ дээр сурах гэдэг аа шүү гэдэг юм харуулсан. Тэгэнгүүтээ нөгөө нэг чинингийн процесс сургуулийн процесс хоёр нь тустай явдаг байхгүй юу? За би чинийг тэнцлээ гээд бүх сургуультай тэнцэх алгүй. Ер нь бол тэгэнгүүтээ хамгийн гол нь нэг өөрөө ингээд хүний хариуцлагатай байдлаас л хамаарч байгаа. Яг тэр нөгөө амар том ингээд 3 сургууль сонголчлоо гэж бодъё л да бүр ингээд амар топ. Тэгснээ бодит тал дээрээ одоо IELTS-ийн 7.5 авч чадахгүй байлаа гэхэд гурвууланд нь хасагдсан. Тэгэнгүүт чивнэгдээ тэнцсэн. Тэгэх юм бол шууд чивнийг энд тэтгэлээс автоматар хасагдана гэсэн үг байхгүй юу? Яа тэгэхээр тэр гурийнхаа айл нэг тэнцсэн байх хэрэгтэй гэдэг шаардлага байдаг. Тэгэхээр тэр хүмүүс ч гэсэн ингээд сургуулаа сонгохдоо айгу тактиктэй сонгох хэрэгтэй. Тэгэхгүй ингээд тэтгэлтэй тэнцэж сургуулаа тэнцээгүй сургуулийнхын буруу сонголтоос болоод тэгэх юм бол амар харамсалтай шүү дээ. Тийм болохоор ингээд чинь 3 дахь дээрээ яасан ч гэсэн ер нь тэнцнэ гэсэн сургуулаа жишээ юм сонгодог ч юм уу. Тиймэрхүү бас тийм тактикнууд аюу сайн бодох хэрэгтэй. Тэгээд нөө дедлайнаа өөр аюу сайн хараад сургууль алган бас өөр өөрөөсөө шаардна. Өөр recommendation шаардна. Тэгэхээр тэр юмнуудаа аюу сайн судалж ийж судалсныхаа дараа тэр 3 сургуулаа сонгоод жимэд өгөх хэрэгтэй байхгүй. За сайн байцгаана уу? Томьёогийн зүгээс сүүл дэлхийн иргэн болох Томьёо гэдэг 2 дахь ном гаргасан байгаа. За тэгэхээр энэ номон дээр болохоор дэлхийн 6 улсад суралцсан 14 эрхмийн мэдлэг туршлага зөвлөгөө хуваалцсан юм гайхалтай бүтээл байгаа. Тэнгүүд энэ номыг нээгээд ингээд хамгийн ихнээс нь ингээд харах юм бол Америк нэгдсэн улсын их сургуулиуд руу хүн аплайдахад ер нь дунджаар $50-аас $200 төлдөг юм байна. Тэнгүүд энэ төлбөрөөс бас хөнгөлөгдөх юм боломж бас байдаг юм байна. Жишээлбэл Common App руу ороод Fee Waiver хэсэг рүү орох юм бол сургалтын менежер батлуулаад энэ төлбөрөөс бас хөнгөлөгдөх юм боломж байдаг талаар ингээд дурдаад өгсөн баг жишээтэй. Энэ мэтчлэн маш олон хүмүүсийн зайлмыг хак, мэдлэг туршлага, зөвлөгөө хуваалцсан ийм гайхалтай бүтээл болсон байгаа. Энэ номоо та яг одоо Интерномын вебсайт руу ороод захиалаарай. Яа, тэгээ номон дээр бол яг нөгөө бүр яаж ямар сайт руу ороод яах хэрэгтэй бүгдийг яг өөрчлөс тэр яг таалагдсан. Өөр ингээд маш тодорхой. Ингээ яг нөгөө зааварчилгаатай ингээ нөгөөдхөө харангаа ингээд яваад хийчихээр. Тэгээ барыг ингээ номоо харангаа зүгээр ингээ хэсэгээ биччихсэн. Нэрээ яг нэг гарын авлах шиг аяг хөөрхөн бичсэн. Нэг аягүй тийм товчхон ирнээс маш тодорхой мэдээлэлүүд оруулчихсан болохоор тэр хэсэг нь хэр таалагдсан. Бусад хэсгүүдтэй харьцуулах юм бол маш товчгүй тодорхой. Тэгээд ингээд дараалалцсан. Тэгээд одоо хоёлаа нэг гоё юм хэлсэн. Мэдээч Монголд сурж агаад явж байгаа шүү дээ тий. Тийм мэдээч ялгаа үнэхээр гарч ирэн тий. Очоод шинэ санагдсан юмнууд одоо юу гэдэг за солонгостой харьцуулахад ч юм уу тий. Шинээр санагдсан юмнууд за тэгээд шинээр авч өвсөн одоо сурсан зүйлс тий. Өөр одоо юу цаг уураас эхлээд хүмүүсийн харилцаа хандлага гэдэг ч юм уу. Сургалтын орчин хүртэл тий. Тэр болгоно юу нэлээд гоё тийм онцлмор хайлайт хиймэр байсан бэ. Гайсалтнаа. Би болохоор нэг Шотландд сурж байсан баг. Шотланд байхгүй юу? Нөө сурсан газар. Тэгэхээр нөгөө нэг цаг агаар нь бүр үнэхээр гоё. Ер нь бол Монголд төстэй. Гэхдээ
нэлээд гоё бүр агаар магаар нь амар гоё газар байсан. Тэгээд нэлээд тайван тийм нүуний сургуулийн орчинтай тийм газар байсан байхгүй юу? Тийм байгальтай. Тэгээд яг нөө манай ангид болохоор надаас бусд нь бүгд цагаан одоо хүмүүс үү? Ерөөсөө Аз хүн байхгүй. Тэгээд бусд нь баг бүгд нөгөө унган англитэй. Их тийм хүмүүсээс махгүй. Тэгээ манай ангид нэг охин жилх юм бол ингээд Cambridge geography-гаар яг ингээд бакалавра хийцэн. Бүр яг ингээд жинхэнэ нөгөө энэ хоёр мөчлөө professional чиглэлийнх нь гарсан чинь би болохоор маркетинг юм байсаа. Тэгээд ингээд анханасаа хичээлүүд нь үзэхээр нөгөө програмууд нөгөө бүх юм надад нөгөө цоо шинэ учраас бүр ингээд хоёр дахин илүү effort чардж байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол яг нөгөө мэддэг юмаа ингээд дахиад мастертаа ингээд шал одоо баттгаад би одоо чинь MBA ч юм уу сурсан бол өөрлөлтөө тэгэхэд надад нөө ирж байгаа ачаал нөөс одоо чинь ингээл хөрс гэж ярьж байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө хөрсний одоо доторх амар олон ангилалтай хөрснүүд байна. Тэрний доторх зүйл гээл тэнгүүд монголоор нь ч би бараг ингээд мэдхгүй яг юу ч хэлтий мэдхгүй. За тэнгүүд нөгөөтгөө ингээд технээс нь эхлээл уншаал ингээл танилцаал. Тийм давхар ингээд тийм юм аа сурж байгаа байхгүй юу. Тэгээд тэргээр бол бүр амар их юм олж авсан. Тэгээд маш их одоо манай ангийнхан бол амар мэрэгжлийн хүүхдүүд байсан. Тэгээд бүгд ингээд уунгай ангилалтай болохоор би ч бас ингээд сандран тэр хүмүүсийн өмнө гэд англи. Тийм тийгэрсэн. Тийм одоо интернэшнл яг нөгөө оюутнууд нэгсэн чинь Канадаас ирсэн Америкээс ирсэн хүүхдүүд байгаа. Тэнгүүд би бол жихэн бүр шаал өөр болоод тэгээд нэлээд бас стрессжсэн. Тэгээд яана би одоо бараг тайс их юм болоо гэх амар айгаал тэгэл юм ярахаасаа өмнө амар бэлдээл би ч нөгөө хүн намайг ингээд ойлгохгүй байх үе гэдэг амар их санаа зовсон байдлаар тэгж нийлээ ингээд хичээжсэн. Тэгээд тэндээс бол нэлээд бас мэржлийн хувьд амар сажирсан болоо гэж бодож байна. Яг хамт олон яг ангийнхан бол амар чухал. Нэлээд дандаа яг нэг лаг мундаг хүүхдүүдтэйсэн болохоор нэлээд сажирсан байх гэж бодож байна. Тэрнээс гадна нөгөө нэг манай багш нар одоо яг нэг харилцааны хэмжээний тийм л юм билээ л багш нар нэлээд татна. Тэгээ хүүхдүүдтэйгээ амар тулж ажилладаг. Тэгэл амар их нөгөө networking ивентүүдийг зохион байгуулдаг. Тэгээд нөгөө багш нартайгаа одоо миний диплом дээр жишээлх юм бол 2 багш зөвлөж байгаа. Тэгээд нөгөө хоёртаа за одоо нэг хоёулаа нэг дадлаар нэг халахад юм ярьчих гэл амар хөөрхөн гэл диплом амжилтаа өглөө гэл айс крим дээр авч өгч өгөх. Тэгэл ер нь л яг нөгөө багш одоо оюутан хоёрын харилцаанд багш нь надаас аяг их сурж байна ингээд би яг тийм зорилготой энэ програмаар ингээд сурж байгаа гэж хэлээл би мэрэгжлийн биш ч гэсэн яг ингээд ийм одоо зорилготой ингээд хичээж байгаа гэдэг тэнгүүт бүр айгүй гоё хүлээж авдаг. Яг тэр юм ингээд амар ойлгож чи тэгвэл яг ийм одоо сайн дурын байгууллагууд байгаа штэ ингээд холбогдоод үзээч чи ийм юм ингээд ойлгож чамаа иймдээ танилцуулаад үе гээл айгүй тэр тал дээр амар их тусалчихсан. Тийм яг тэрнийхээ юугаар ч гэсэн юу энэ Шотландын нөгөө нүбд яг нэг одоо нэг COP26 гэдэг хурдлалжсэн. Тэрний юун дээр нөгөө нэг туслахаар дадлагдчихаар яг стратегийн захирлын дээр ажиллаж байсан байхгүй би. Тэр хүнтэй ч хэлэх юм бол яг сургуулийн багш нарын юугаар networking-ийн юугаар манай сургууль дээр ирж ихлгэл тавиад тэгээд танилцаад тэгээд ажиллаж байсан гэх мэт нөгөө нэг яг зөвхөн академик жилээсээ илүүтэйгээр бас өөр энэ хүн цаашаа ямар зорилготой байна, яг ямар чиглэлээр ажиллах гээд байна, тэрэнд нь би яаж туслах уу гэдэг байдлаар нэлээд сайн холбож ажиллаж үзсэн. Тийм нэлээд тийм тэр нь надад бүр гоё байсан. Тийм ээ. Гоё юм а тий. Аюу тийм сэтгэлтэй. Яг ингээд за үнэхээр энэ хүүхдийг нэг ингээд сургачи да, хөгжүүлчи да, тусалчи да гэдэг юм гоё сэтгэл байна гэдэг шиг. Тийм. Тэгээд бас яг англи бол өөр амар төвхтэй, баялаг төвхтэй орно шүү дээ. Тэнгүүд бараг жижигхэн хот олгоно өөрсдөө музейтэй. Тэр нь аюу гоё. Одоо ингээд бүжигхэн нэг хот байсан ч гэсэн ингээд өөрсдөө музейд байгаа байхгүй. Яг тэнд юу ажилласан, яаж хийжсэн гэх юм аа ингээд тавьцаа. Музейнүүд нь бол бүр үнэхээр гоё ингээд бүр үзээд дуусахгүй. Эзэж бараг дуусахгүй. Тэгэл яг тийм болохоор яг нэг амар олон орны түүхийг олон талаас нь харсан тиймэрхүү юмнууд нь нэлээд гоё. Одоо явж байгаа хүмүүс бол яг музейгээр нь заавал хараад ажиллаж хэлмээр байна. Тэгээд бас нэг юм хэлэх юм бол хүүхдүүдийнх нь хандлага одоо нэг дискашн хийж байгаа юмнуудаас нь амар их олон төрлийн үзэл бодлуудыг сурч авсан. Яг одоо нэг одоо биднийг харахад бол англи бол амар хөгжсөн гоё орн шүү дээ. Тэгэл амар бахархам тийм гоё одор байхад яг Африкийн одоо жишээ нь ингээд түүхүүдийг ярьж байгаа байхгүй ингээд тэр түүхүүдийг ярьж хахад тэд нэг колоничлж авч байсан учраас өөрсдөө англи одоо англи хүүхдүүд нь өөрсдөө хичээлж байгаа байхгүй. Энэ бол яг нэг тийм бас яг тийм нэг бахархмаар одоо тийм зүйл бол биш юм а. Бид нэр өөрсдөө яг энэ орнуудын ингээд энэ одоо колоничлын юмыг ингээд хийсэн одоо баг одоо яг ингээд ийм хөгжиж буй орон тий
буурай орон байхад нь бид нар ингээд нөлөөлөлтэй гэдэг юм айгүй сайн мэддэг нь надад бол амар өөр үнцэг санагдсан. Зүгээр л манай колор ингээд тэгж ярих биш. Яг тэдний одоо хөгжлийн бав аваад бидний буруу байгаа гэдэг юмыг айгүй бодож ярьд юм билээ. Тэр нь айгүй гоё санагдсан. Вау. Ер нь орчин солигдоод шинэ газар очиод төв соёлтой танилцаад гадаадд сураад зөвхөн сургуульд сурах гэдгээс гадна өөр хүн бас айгүй олон шинээр сурч авч байгаа л да тий ялцчихгүй. Найз нөхдөд хүрээлэлээс эхлээл хүмүүсийн үзэл бодол, хандлага, харилцаа, соёл, түүх тэгэл юу байдیں۔ Тий зөндөө олон юмнууд сурч авч байгаа болохоор ер нь тэгээд нөгөө нөхөнтэйс харах үнцгээ айгүй өөрчлөлтөг тий нилээн тэлдэг юмыг бас нэг арай өөр төвшнөөс бас хардаг болдог ч юм уу. Хүн болгон ер нь чамтай адилхан бодох албагүй. Чиний бодож байгаа юм чинь ч гэсэн яг 100% зөв биш. Тэгэхээр нөгөө талаасаа бас айгүй сайн өөр өнцгөр өөр хүн байсан бол яах байсан бол гэдэг ч юм уу те тэр хүний эсрэг талынхаа ярилцж байгааныхаа оронд өөрийгөө тавьж үздэг ч юм уу. Яг тиймэрхүү нөгөө нэг олон талд үзэл гээд байгаа шүү дээ. Тэр гэдэг чинь л аягүй чухалчаад байхгүй яг одоо энэ юм тэгэхгүй зөвхөн өөрийгөө бодоол би ингэчтэй гэдэг бол угаасаа алектины хоцорсон тийм хийгээд ч яг тийм хөвчгүй тийм л үзэл болчиход байгаа байхгүй юу. Тийм тэгээд бас яг хүмүүс хэлэхэд амар далиасан чи асуулт асуухтаа монголчууд бид нар амар муу юм бэлээ. Тэрийг өөр төр би бол амар өмнө ингээл бас амар одоо амхандаа л ингээл асуулт асуух гал амар хичээгээл тийм байдаг байсан. Тэгэхэд ингээд яг тийм очихоор би болохоор нөө ингээд би бороо юм асууж байгаа дээ. Тэгээ тэнцэн мэрэгжлийн хүмүүс тэгвэл би энэ мэдгүй ингээ сайн мэдгүй байгаа юм аа ингээд асуухаар яах бол намайг одоо тэг бараг л юугаа ботчودээ гэж бид ч юм. Тиймэрхүү айдсаа даван тулах нь хамгийн чухал. Миний яг нэг хамгийн их хийсэн юм бол тэр мэдгүй байсан ч хамаагүй штэ. Тэр хүмүүс л чамайг үнэн одоо энийг мэддэг юм шийдэж бодохгүй. Зүгээр тэр хүмүүс харин намайг асуухаар баттгаад юм сонсоод авчиж байгаа байхгүй. Тэгэхээр тэгж бодож нэлээд сайн асуух хэрэгтэй маань гэдгийг л амар сайн ойлгосон. Тэрнээс юусе битээ санаа зов хүмүүсээс асуу. Тийм ажилд орохдоо ч гэсэн тий одоо тэр ажил ямар ах вэ гэдгээ LinkedIn-ээр хайгаал тэр газар ажилтны хүмүүсийг гараад ирж байгаа шүү дээ. Бичээл болно шүү дээ. Би одоо энэ газар ингэ сонирхож байгаамаа танаа хамт олон ямар вэ гэдэг ч юм уу. Эсвэл ингэвэл яах вэ гэл асуухад бол нэг амар тэр нэг цааргалах тийм ээ баггүй л ах гэж бодчих. Яа, sure. Би нэг сая олон хүмүүс сонсож байгаа хгүй. Монголчууд асуулт асуухтаа одоо ер нь нөгөө Азад ингээд нэг тийм нэртэй байдаг. Одоо бараг ингээд асуулт асуух юм бол хичээл хүмүүс болох гэдэг байгаа юм шиг тий. Сонсоогүй юугаа игээд үзсэн гэж байгаа юм шиг юм нөгөө нэг сэтгэл төрүүлээд багасаа тэгээс сурцсан. Тэгэнгүүт яг нөгөө нэг орчин солигдоод Европын орнуудад ч юм очиж сураад эхлэхээр яг нөгөө нэг асуулт асуух нь өөрөө бүр ингэж өөрчлөж хэрэгтэй, өрөөлж хэрэгтэй бараг хичээл итвэх нийгмийн бараг ингээд хичээл тэгэхээр анхаарч байгаа юм бараг тэгж харагдах гээд байгаа юм шиг нэг зүйл болцсон тий. Тэгээд манай багш мөгч бас аюу тэгжсэн байхгүй. Нөгөө нэг өөрийгөө илэрхийлж ярих, тэгээд асуулт асуух гэдэг зүйл бол аюу чухал байдаг. Тэгээд тэр чинь нөгөө нэг буцаагаад нөгөө хүндээ ч гэсэн өөрийгөө бас нэг талаар аягүй таниулж өгдөг багш нартай ингээд би ингээд асуулт асуугаад байдаг гарштэй гэдэг юм аа ингээд бас нэг харуулж өгдөг юм шиг. Тэгэхээр бас нөгөө нэг багшийн нүдэнд ч гэсэн аягүйсаа өртөж өгдөг юм уу. Тэгэхээр одоо зөндөө олон сурагчид байгаа, зөндөө олон оюутнууд байгаа те. Ямар ч зүйл сонгосноо шалтгаалаад тэр дундаас бас нэг ингээд харагдаад ингээд нэг оролцдог нөхөр шүү гэдэг бас харуулах нэг талаараас аягүй зөв юм шиг. Тэгээд асуулаа ямар хүн зөхөд байгаа юм шүү дээ. Юу ч унахгүй шүү дээ. Ер нь бол тэгэхээр одоо өөрөө мэржлээ сонгох жоо юм эсвэл үнэхээр гапер авах уу яах уу гэж бодож байгаа бол тий одоо авсан хүнээсээ гапер аваагүй хүнээсээ асуугаа тий одоо тэр нөгөө нэг төнөө тийм сургалтын юмуд байж тээ яг тэр гапер яаж бэлдэх үү гэлтэй тийм юмуд дээр очиод уулзаад үзэж болно шүү дээ. Яг тэгэхээр яа тийм яг юу хийдэм бол гэлтэй тэгэл сонирхоод өөрийгөө олох гол жоохон хичээчихлээ. Яасан ч ядын жоохон том жоохон сэргэлэн цаг гарах юм бол тэгэл энэ сонирхож байгаа ингээд гайгүй компани жижиг мэжиг хамаагүй байгууллагууд руугаа ингээд зүгээр өнгөө ч хамаагүй ажиллая гэдэг ч юм уу те. Тэгээ ингээд зүгээр цагийн ажил ч гэсэн хий хамаагүй танаад ороо ширээч ч гэсэн хамаагүй арчаад зогсъё. Ингээд нэг уур амьсгалыг мэдрээд авчиж те. Ер нь энэ хүмүүс яагаад заавал маркетинг гэдэг хүн байгаад байгаа юм. Маркетингээр ажилладаг нэг хүн байна. Яагаад менежер гэдэг хүн байгаад байгаа гэдэг ч юм. Эндний бас ингээд ер нь мэдээд авчиж гэдэг ч юм уу те. Тэгээд ингээд нэг ажлын мөрөн дээр ядаж нэг аягийн ч гэсэн болтгоо угаагаа зогсчод нэг үйл ажиллагааг хараад авчихаар ер нь ингүүл тэрэн зүгээр гэдэг юм. Ингүүл ийм байт юм. Ядаж нэг ерөнхий юмтай болчихдог ч юм. Тэр бас аягүй зөв санагддаг. Ер нь Монголдо сурсан ч бай, гадаадд сурсан ч бай.
аль аль нь даваа толцолтарлаа тий. Тэгээд гол нь хүн өөрөө нөгөө нэг юунд илүү татагдчихээн, яах сонирхолтой байна, ямар мэржлэр сурах гээд байна. Тэг хүн болгоныг заавал гадаадаас сурах гэдэг юм бол байхгүй шүү. Монголд ч сайн боловсрлоод тэгээд дараа нь дэлхийд гараад ажиллаж болно шүү дээ тий. Эсвэл зүгээр амар Монголоос цойлцох гарч ирэнгүүтээ дэлхийд ингээд том мундаг нээлт хийх ч юм өндөр ингээд байж болох байхгүй. Дэлхийд гарах томьёо одоо тий. Дэлхийн иргэн болох томьёо байна гэдэг чинь өөрөө заавал нэг тийм гадаадаас сурсан хүн болгол дэлхийн иргэн болоод байгаа гэсэн үг бас биш болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрийг бас ер нь бас ингэж олон талаас нь хараад гол нь хамгийн эцсийн үр дүнд чи яг нөгөө өөртөө зориулаад өөрөө юм сурах байгаа шүү гэдгээ бодох хэрэгтэй. Өөрөө юу хүсэж байгаа яг яах гэдэг юм гэдэг юм ал тодорхойлох хэрэгтэй байхгүй. Тэр хүн өндөр стартап сурж байгаа юм чинь тий. Одоо хүн болгон бас том компанид ажиллах албагүй. Хүн болгон одоо юу сургууль сурах журнал албагүй. Яг өөрөө стартап хийе явъя. Тэр айдигаа олцсон бол яг яаж тэрийг хөгжүүлэх үү гэдэг юм аа тэгвэл судлал да. Тэгээ яаж одоо тийм нэг entrepreneurship-ийн одоо сургалтанд суул да. Тэгээ заавал full degree авахгүйгээр зөвхөн өөртөө тэр хэсгийнхаа тренингд яваад сургалтаа авчиж болж байгаа байхгүй юу? Одоо бас нэг тийм ерөнхий юмнууд байгаа шүү дээ тий. Одоо юу гэдэг эдийн засгийн ерөнхий мэдлэг гэдэг ч юм тий. Одоо тэрийг чинь заавал их сургуульд орж сурах шаардлагагүйгээр ингээд нэг хэдэн сайхан ном уншчихад ерөнхий ингээд нэг өөртөө яг одоо бизнестэй хэрэгтэй ч юм мэдээлэл авч болж байгаа учраас тэрийг заавал би заавал нягтлангаар сурч төгсчиж гэдэг ч юм уу. Одоо эдийн засгийн мэдлэгтэй болох юм гэдэг бас тийм ойлголтоос бас хүмүүс салах хэрэгтэй юм санагддаг. Тэгээд санхүүгийн мэдлэгийг ер нь бол хүн болгонд байх хэрэгтэй одоо basic knowledge болчих жоохгүй. Тэрийг заавал нөгөө нэг сургуульд нь сурсан хүмүүс л санхүүгийн оюутнууд мэддэг гэдэг ч юм уу. Тийм юм бол бас байх шаардлагагүй тий. Тэгэхээр ер нь нөгөө нэг өөртөө хэрэгтэй мэдээллүүдийг хүмүүс хаанаас ч авах боломжтой болсон тий. Зөв хоолойгоо сурах гэхэд томьёо скис рүү ороод болж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг тиймэрхүү юмнууд гарч ирж байгаа учраас зөв өөрөө жоох эрэл хавуулыг хичээчих юм бол тэгээд бас нийгмийн нийтлэг юм стандарттай заавал ингэж нийлүүлэх гээд заавал сургууль сурна мөрөн ч юм эсвэл гадагшаал явж сурахгүй бол Монгол сураад хог юм байна гэж. Би бүр тийм боддог гэсэн байхгүй юу. Тэгэхээр тэр бол айгүй буруу юм билээ шүү. Ер нь тэгээд гол нь яг өөрөө юу хүсэж байгаа, өөрөө хэн баймаар байгаа. Тэгээд хэдэн жилийн дараа яг ямар төвшөнд хүрсэн, юу хийхийг хүсэж байгаа гэдгээд тооцоолж бодоод тэгээд одооноос би юу хийхийг хэрэгтэй вэ? Заавал би гадаадаас сурах шаардлагатай юугүй юу? Тэ гэдэг юмнууд бодож байна. Сураад гол нь яг ямар скиллийг өөртөө авч ийн гэдэг нь амар чухал байгаа байхгүй юу? Яг одоо гурван л яг одоо хүмүүс тэгээд ер нь гурван л топ нэг тийм хард скиллтэй яг өнөхөр сайн чаддаг. Хоолыг чаддаг бол өнөхөр сайн хоолыг чаддаг л хэрэгтэй. Ер нь л за өнөхөр тайлан гаргадаг те за одоо Японыхаа санхүүгийн амд байлаа гэхэд өнөхөр бүр өөрөө тайлангаа асуулгүй гаргацдаг гэсэн нэг тийм гурван өөрийн Excel дээр амар сайн ажилладаг ч юм. Тэгээд яг нэг тийм гурван чадвараа аюу сайн хөгжүүлээд тэгээд тийм болол ер нь бол бараг л болж байгаа байхгүй. Тэгэхгүй одоо ингээ хүмүүсийг бас шинээр төгсөж байгаа оюутнуудыг харахаар яг мэдх юм яг сайн мэдх юм байхгүй мөртлөө бас мэдгүй юм байхгүй. Зарим нь яг ингээд юм ерхий. Одоо яг нэг юм дээр яг тийм ээж болно л доо. Тэгэхээр тэрэн дээр яах вэ гэхээр яг нэг юм нарийнсан чиний өөрийн чинь нэг тийм онцлог тий одоо компани ажиллаж байгаа тэр хүн тэр компанида үн цэнтэй ажилтан байх хэрэгтэй байхгүй юу? Ажиллаж байгаа л юм чинь цагаа гаргаад тий явж байгаа. Тэгэхээр тэрэн дээрээ намайг ингээ орлож болохгүй ч юм уу яг нэг тийм сайн ажилтан болох хэрэгтэй. Пирамид гэдэг гэдэг шүү дээ тий. Тэгээд энэ одоо юу пирамид гэж байна энэ одоо хоол их скиллийн пирамид үлээ гэж бодоход энэний одоо ингээ 5 левелт үлгээд эхний 2 левел дээр байгаа бол ер нь бол болчихж байгаа. Тэр юм 3 одоо нэг бүлэглэлийн одоо 3 чадрын бүлэглэл байлаа гэхэд амар сайн англиар ярьдаг. Тэгээд аюулсаа хоол хийдэг. Тэгээд одоо нэгтлэнгийн амар сайн чадвартай ч юм. Тэр юм яг юм 3 пирамидын л оргил хавцаа нэг дээдлийн 20% багтаж чадах юм бол тэгээд тэр хүнийг тайзаж орлуулах боломжгүй болдог гэдэг юм лээ. Тэгэхээр яг нөгөө нэг тийм л дээ. 3 лаг чадвартай болцсон байлаа гэхэд ер нь бол нийгэмдээ дахиж орлуулагдахааргүй. Тэр хүнээс өөр хүн одоо яг энэ чадахгүй штэ гэдэг ч юм уу. Бас нэг тэр хүүхдийн зорилгоос амар хамаарах гэдэг юм л да. Яг ингээд стартап хийя гэж бодож илаа. Тэгэнгүүт ихтэй яг бүр цаа зорилго нь бол би ингээд за MCS шиг том юм групп компани байгуулъя гэж бодож иж байна шүү дээ. Тэгэх юм бол тэр хүн бас тийм том компанид ажиллаж үзэх шаардлагатай. Яг тийм том компани бүтэц ямар явдیں۔ Үнээр гоё гэж бодсон чинь одоо ямар нэгэн компанид те за том банкнд ингээд амар гоё фист оролцтой ингээд бодсон чинь шал өөр байхыг бас үүсэхгүй байхгүй. Тэгэхээр тэр дотор нь орж үзэж бас мэднэ гэдэг нь өөр айгүй чухал. Тэр дотроо ямар нэгэн газар зэгтээ бас орсон бол тэр газараа өөрийгөө ингээд
ямар нэгэн байдлаар үнэлүүлээд тийм үлдэх юмтай байх хэрэгтэй. Тэр газар орсных би ийм юм хийсэн шүү, ийм юм гаргацсан шүү гэдэг тийм үр дүнтэй байх хэрэгтэй. Тэгжиж яг CV гэдэг юм чинь байгаад байгаа байхгүй. Тэгэхгүй тэр ингээд CV-н дээрээ зүгээр л нэг тэр компани тэдэн жил гэдэг юм бол одоо CV гэж ярихаа болцсон шүү дээ. Ер нь бол CV-н дээрээ хамгийн гол нь чи тэр компани юу хийсэн, ямар үр дүн гаргасан гэдэг юм л чухал. Тэрнээс нэр нь чухал биш болсон байхгүй. Тэгэхээр ямар одоо ингээд effort гаргаад тэрнээс ямар үр дүн гаргасан байдаг нэг чухал байгаа болохоор яг тэрэн дээрээ бас хүмүүсийг илүү сайн анхаарч бодвол зүгээр юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд хамгийн чухал нь ер нь бол амар хандлага байгаад байгаа юм л да. Яг одоо яг ажил хийж байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол хариуцлагатай байх. Тэ ядаж одоо үгсийг алдаг бичдэг ч юм жижиг юм дээр л харагддаг л да. Тэгэл цаг барьж байгаа байдал гэдэг ч юм уу. Тэ тиймэрхүү юм дээрээс нэлээд тэр хүний хандлагыг тодорхойлохоор баг гэлтгүү тийм юм дээр нэлээд бас өөрийгөө хөгжүүлээд тэр чинь бас чиний ингээд аюулсан том юмны суурь болчихдог биш санагдав. Тэгэл би нэг амар том хүн шиг ярихгүй. Тэгтээ зөв миний бас нэг анзаардаг юм гэх юм уу. Хүмүүс нөгөө нэг аюул хүнээс бэлэн будаа идэх дуртай юм шиг бас санагдаад идэг. Яг нэг зарим тийм төрлийн одоо хүмүүс надруу бас ингээд аюул бичин л дээ сургуульд асуун гэдэг ч юм уу. Тэгээд нөгөө нэг англи хэлээ сайжруулах гэсэн юм би яах вэ гэдэг хайчдаг. Тэнгүүд нь одоо би буцаагаад англи дээр ном уншаад кино үзээд гэдэг юм уу айгүй бас тэр айгүй хэцүү санагдаад байгаа. Би гадаадаа сурах гэсэн одоо яах вэ гэдэг ч юм уу те. Тэгэхээр ингээд нөгөө нэг үнэхээр хүнээс зөвлөгөө авч байгаа бол би одоо ийм юм хийж байгаа тий. Би одоо ингээд нөгөө нэг тийм юм дээр тиймд аюу сонирхолтой байгаа би жүжигчин бас сонирхолтой байгаа. Тэгээ би одоо ингээд IELTS бэлдэж байгаад англи орнууд руу ямаар байна ч юм уу тий. Эсвэл би TOEFL бэлдэж байгаа SAT өгөө тэгээ би Америкт сурмаар байна. Тэгээд би одоо TOEFL дээр бэлтгэсэн чи одоо мэд төвшин тийм байна. Тэгэхээр би одоо энийг яаж сайжруулах вэ гэж аюу тийм тодорхой тэгээ өөрөө хийж бүтээж байгаа юм байж байгаад хүн зөвлөхөөр одоо ингээд зөвлөхөөхөд гэсэн аюу гоё болоод ирдэг байхгүй. Чи тэгвэл одоо тийм юм бол ингээд хүмүүс сургалтын сууж ирсэн үү гэдэг ч юм ингээд буцаад нэг аюу текст болчих. Тэгэхгүй ингээд бөөрийнхээ зүгээр одоо тэггүүт би ингээд бүгдийг ингэ бичсэн ингэ явуулсан. За эхний алхам англиар сайжруулъя тэгэж. Тийм төвшөнд бол тэр сургалтанд очиод тийм төвшөнд бол одоо буцаж ирээ тэгэрэй гэдэг ч юм. Яг нэг тийм ингэ аяг шаардлагатай юм санагддаг. Яг тийм асуултаас амар их ирдэг байхгүй яг англи хэлийг яаж сайжруулах вэ? Эсвэл яг яаж живэнд яаж материалаа хөө гэдэг ч юм уу. Тиймэрхүү тэнгуут төр чинь яг ингэ байгаа штэ. Вебсайтн дээр ингэж яана гэдэг өгнөө гэдэг бүх юм ингэ байгаа даа. Онлайн бүр ингэж дараалал бичсэн. Тийм. Маш тодорхой. Харин тийм. Тэгэхээр ингэ өөрөө эхлээд нөгөө нэг өөрийнхөө төлөө судалгаа хийгээгүй гэж ингэ шууд тэр нь өөр айгу бас л буруу хандлага болчиход байгаа юм л да. Асуулт сухтаа ч гэсэн айгу специфик тодорхой. Тийм. Үнэхээр яг би 6 оноотой яавал 7 олох вэ? Танд энэ дээр хэлэх юм байна уу гэдэг ч юм уу. Яг юм нэг тэгвэл айгу ойлгомжтой. Би одоо reading дээр муу байгаад байна. Бага оноо одоо яаж энийгээ сайжруулах вэ гэд ороод ирэх юм бол чи одоо ямар төвшөнтэй тийм юм аа. Тэгвэл хоёлаа ингүүл зүгээр юм шүү гэдэг зөвлөө илүү амруудаг. Тэгээ яг нөгөө нэг бүүж хийгээгүй хүмүүс юм бичгээр эсвэл асууж масуухаар тэрэн дээр нь ингээд зөвлөгөө өгөх гэсэн айгу урамгүй хаанаас нь эхлэхээ мэдэхгүй айгу тийм надаас айгу хэвэр шаардуулах гэдэг. Тийм яг туслахыг бол хүсэж байгаа. Гэтэ яг ямар ч хүн өөрөө юм хийгээд өөрийнхөө төлөө юм хийж байгаа хүн туслах айгу дуртай байдаг шүү гэж хэлмээр байдаг. Энэ ташрамд. Яг зөв шүү. Тэр бол айгу бас нэг би бас айгу олон хүнээс сонсож байгаа байхгүй нэг. Тэгээд тийм айгу олон хүмүүс бас айгу бичиж асуудаг гэсэн шүү дээ тий. Тэгэхээр угаасаа энэ асуудал толгойж байгаа гэж бодлоо. Харин тий. Гэхдээ яг тэрийг ингээ зөв ингээ ашиглаад өөртөө тийм олж аваад байна гэдэг чинь өөр амар гоё байгаа байхгүй юу. Би яг нэг томьёод ингээ нэг ментор хийдэг аппликейшнээр тэгэнгүүт өнгөрсөн жил нэг англид байхад хүмүүс ингээ уулзалтын цаг оролцонгод амар хурдан ингээ бүклэгдэл дүрчдэг. Тэгэл тэнгүүд зарим ингээ хүмүүсийн янз бүр юм харагдаж байгаа. Тэгэл Монголын цаг тэр хоёрын цаг зөрүүтэй болохоор зарим би ингээ өглөөний 7-7 цагаас ингээ л ордог ч юм уу. Тийм хөнгөс л оройны 1-2 цагт. Тэгэл би заахаа хүүхд авсан юм чинь ингээл хүлээгээ сонгоод орж ирэхгүй зарим нь. Тэнгүүд зарим нь болохоор аюу хөөрхөн. Тийм 8-9-р анги мөртлөө ингээд өөрийнхөө төлөө ингээ холбогдоод ингээ асуултаа бэлтсэн. Тэгэхээс мөнгө төрөө цуглуулсан тий. Би ямар чиглэлээр яг би одоо ингээд ийм хоёр мэрэгчлэлээр сонирхоод байгаа байхгүй юу? Та юу гэж бодож ийн гээд яг би бол мэрэгжлийн тэм зөвлөгөө өгдөг одоо мэрэгжил сонгодог хүн биш л дээ. Гэхдээ ингээ тэр хүүхдийг харахаар
амар хөөрхөн байгаа даа байхгүй амар гигээтэй. Тэгээд би бүр ингээд амар өөрхөн бодлоор ингээд үзгүү тэгээд үзгүү би чамайг таньдаг юм хуйлчилмаар ойл хуйлч найзтайгаа холбоод өгье. Ингээд тэр хуйлч асуугаад өг сэтгэл зүйчээр сурмаар ойл би чам сэтгэл зүйч найзтайгаа холбоод өгье. Чи ингэхүү тэхүү гэл ингээд би өөрөө ч ихсэн ингээд аягүй урамтай тэр үед тусалчаад хайпи байгаа байхгүй. Тэнгүүд ингээд зарим нь яг тэр хүний одоо гаргаж байгаа effort-ыг үн цэнгүүдүүлдэг ч юм уу. Ийм асуучаад амар ингээд яснаа энд тэгвэл ингэ чинь яг уу чи яг ямар барыг эсэ битсэн бэ гэдэг юм уу барыг явуулчихаа гэдэг. Тэгээ хүмүүс бас аягүй сонин над руу ингээд монгол үг явуулснаа англиар орчуулад өг гэдэг за. Би ингээд үчдэг Google Translate байна. Тэгээ зүгээр ингээд тэгснэ англи үг явуулсан энэ ямар утгатай бол би заавал тэрийг хэлж өгөх ёстой юм шиг. Зүгээр ингээд Google дээр нүүдгийг бичиж араас нь meaning гэж бичгээд барыг зүгээр нөгөөгөө бичгээд барыг тэрнийх нь утга нь гарч ирэхээр байхад өөр ингээд би хариулт бичдэг л тэг ингээ хариулт бичнэ л дээ яалтчгүй харин яг тэгдэг тэгэл тэгмүүд ядаж ийм хариулал би ингээл за гэл ингээл бүх юм ингээл хэлээл туслаад яваалангууд баярлаач ахгүй зүгээр ингээл сэндэл лайк дараад ч юм тэг би тэр хүнээс нэг амар тэр үгийг хүлээгээд байгаа юм биш л дээ гэтэл тэр чи яг наазахын тэгээд зурж байгаа байхгүй юу тий энэ дэр чинь би бол яг уу дүүрч энд Монгол дахь доктортой үсэн ганцхан мэрэгчнээс стандарт үг асуужаа тэгэж хайж болохгүй тэгснэ хүмүүсээс өдөр болгон 5 үг шинээр явуулаад байгаа чи над руу өндөр гэж би одоо нэг амар сайн дурын үг шиг байх хэрэгтэй юм шиг байгаа. Тэгтээ яг хамаалалтаа явуулдаг заяа Тэгэл уусаал тэгэл зорилго нь угаасаа хүмүүст нэг ч гэсэн хүн нэг шиг юм гэсэн мэдээд аваасаа гэдэг томьёогийн зорилго, миний зорилго, таны зорилго гэдэг ингээд угаасаа тийм болохоор тэл хүн ялцгүй за өнөөдөр нэг 5 ширхэг явуулчихдаг. Яг тийм байдаг. Гэтэ бас л өөртөө л аюусаа юм хийгэрээ. Эн чинь буцаагаад ер нь өөрийнхөө төлөө юм хийж хүн ингээд одоо тэтгэлэг авахаас эхлээл юмнууд байгаа шүү дээ, тийм. Яг тийм надад л тгий санагцсан одоо нэг Аз гэж хүмүүс ийдэж тийм азар баг ингэчлээ тэнцтэй ч юм уу нэг тиймэрхүү одоо ингэ ярианууд амирх байдаг аахгүй. Гэтэ ингэ бодоод тахаар яг хуу тухайн үед тэр хүн зөв цагтаа зөв газараа байсан ч юм уу те магадгүй ингэ нэг зогтлоо авсан чи амир тэр нэг газар сан тэр цагт авсан чи азтай байдаг ч юм уу те. Гэтэ нэг аз болохоор надад тийм яг бэлдсэн хүнд угаасаа ингэ тааламж санагдаад байгаа аахгүй. Яг одоо ингэ юм ингэ бэлэн байгаа ингэ хийцэн те одоо жиглэх юм бол нэг хүүхэд амар удаан ингээ материалаа бэлдээл яг ихний удаа бүтлгүүдлээ хоёр дахь бүтлгүүдлээ гурав дахьт нь аль нэгийг заавал ингээ бэлдээл ахгүй. Тэгэхээр тэр нь цаар ингээ тэр хүний юм ингээ сайжирсаар агаад яг окей болсон цагт нь л тэр юм бүтэж амжсан гэдэг байгаа байхгүй. Заавал бас нөгөө нэг олон улсын засгийн газрын цэглээс гадна тэр чинь сургуулиудын тэтгэлийн аюул олон боломжууд байгаа. Тэгээ өөрөө тэрийг ингээ жоохон ингээ давхарт тий одоо жишээний тавлаа хийж чадах ч юм уу английн тэр сургуулиуд руу ингээл аплай даал давхар ингээд тэтгэлт нөхцөн байхад мэдгүй ч энийг тэнцэхгүйсэн ч гэсэн сургуулаа тэнцчих юм билүү. Тийм шүү дээ. Тийм тэгэхээр тэр боломжууд бол ингээл хичнээн хичээсэн тэр хүнд нь ер нь бол гарч ирд юм шиг л санагдаад байна шүү дээ. Тийм. Ер нь бол хичээсэн хүнд боломж ирдэг. Яг нөгөө нэг би яг азан дээр бол би жоохон азгүй тайпны хүн байхгүй юу. Нэг яг ингээд шалгалтан дээр бүр ингээд яг нэг өшөөгөө за гайгуйлгүүдэгээд өнгөрцөн заавал ирдэг тэгэнгүүтээ яг тагаар тэр нь дандаа бороо. Яг тийм нэр бол байг азгүй байхгүй юу. Тэг нэг бэлдсэн юмуд бол угаасаа чадна шүү дээ. Мэдж байгаа юмуд бол болчихно. Тэгэл яг нэг амжид уншиж амжаагүй нэг жижиг хэсэг мэсэг бүр яг ингэж зоож орж ирнэ. Тэг бүр ингээ хоёр хариултан дээр эргэлзэж ирж байгаа нэгээс авахар нөгөөдөг нь дандаа зөв бай. Яг тэг тест нэр би бүр дандаа хоёр ингээ эргэлзэж ирэл цаацаа би бороо. Аль нь би мэдгүй болохоор ингээ аль юм бол ботчаал дуулгаа тэг нөгөөдөг зөв байдаг. Тэгэхээр ерөөсөө тэгж тийм юм найдах юм шиггүй. Тэгэхээр энэ дөр бол яг дөрөв. Бүр яг тэгдэг. Тэгэхээр ер нь бол айгуу сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд өөрийгөө айгуу сайн мэддэж эхлэх хэрэгтэй. Таньж мэдэх хугацаа гэдэг бол айгуу чухал. Тэгээд заавал гадагшаа гэхгүй магистраараа ч гэсэн явж болж шүү дээ. Тэгээд магистрт явж байгаа хүмүүс бол харьцангуй гайгүй шүү дээ. Бакалавра төгсөөд үзсэн, ажил хийгээд үзсэн ч юм уу те. Ерөнхийдөө өөртөө бас нэг олцсон болохоор магистр руу явж байгаа хүмүүс аплай хийхэд бол бас арай нэвтэй юм байх. Гэхдээ гол нь эсэн дээрээ яаж бүр ингэж гоё илүү татцаж гаргаж ирэх вэ? Юунуудаа хасах уу, юунуудаа нэмэх үү гэдэг юмнууд дээр л жоохон ажиллах шаардлагатай болох тийм. Эсэн дээрээ нөгөө хэсэгээ биччихээ тэрийгээ нөгөө нэг бас хүмүүсээр амар сайн уншуулах хэрэгтэй юм шиг санагцсан. Гэтэ би бол яг нөгөө нэг аплай жахтаа одоо интервьюд орохоо өмнө ч гэсэн одоо өмнө тэнцсэн мэдсэн хүмүүс рүү холбогдоод асууж масуугаагүй бэ тэр үед жоохон
ингээд мэдгүй ягаад ч тэгж бодоогүй ерөөсөө тэгж бодоогүй тэгэл яг өөрийнхөө хэмжээндээ л ингээд өөрөө бэлдээл орсон дараа нь би нэрээ хүмүүс рүү асуудаг гэж те гэдэг бодоодсан аахгүй тэгээд тэгсэн чинь яг нэг сценаар бодлоо яг ингээд чиний аюу сайн мэддэг хүн чиний хэсэг ингээд ревю хийж өгөх юм бол бас амар хэрэгтэй санагцсан яг би бодлоо яг найз руугаараа ревю хийчихсэн баггүй. Тэгэнгүүт ингээ яг энэ дээр чинь эн чинь жоохон илүү юм биш үү? Энэ чинь адилхан юм биш үү гэсэн нэг өөр хүний нөгөө нүдээр бас тиймэрхүү юмнуудаа ингээ сайжруулад явбал зүгээр санагцсан. Манайхан ч нөгөө SMS-гээ ингээ уншуулахаараа бас жоохон санаа зовоод идэв шүү дээ хүнд уншуулахгүй бол байдаг. Тэгэхээр нөгөө ялаллах яг хамаагүй бас хүмүүс ингээд шууд жоохон шаашин тий. Яг ингээд чиний ингээд хэрэгтэй гэж бодож байгаа эсвэл ингээд танихгүй ч гэсэн яг чиний хүсэж байгаа чиглэлээр сураад ирсэн хүнд шууд гэх юм уу. Тиймэрхүү хахад бол бас асуудалгүй. Хүний бас гадна талын өнцгөөс бас харуул зүгээр. Миний бас нэг анзаарсан юм гэх юм бол нөө эсэгээ биччихээд эсэнийхэн талаар ингээд бичиж байгааныхаа талаар нэг хажуудаа нэг хүнтэй дотныхоо хүмүүнтэй ч юм уу найрынхаа найз мэдтэй ч юм ингээд ярилцаад байвал зүгээр санагдсан. Тэгээд ингээд ярьж байгаа хэвчтэй хүн нөгөө шинээр дахиж өөрийгөө санаанууд гарч ирдэг ч юм уу те. Тэгээд энэ нь нэг чухал биш ч юм уу гэдэг юмнуудаа нөгөө хүн дээр захта өөрөө бас ямар ойлгодог. Тийм. Тэгээд бас нэг юм яг ингээд эсэгээ яадаг юм те тэгээ яриад зөндөө болоод эсэгээ ярьсан байж хаад уншуулчих юм бол яг минь ярьсан болохоор та мэдрэмж нь авсан шүү дээ. Тэгээ уншингууд угаасаа ингээ ойлгоцсон байдаг болохоор нэг бас алдаанууд анзаардаг юм шиг. Тэгэхээр ингээд өмнө эсэнийхэн талаар бүр нэг сайн яриаггүй мэдээлэл нэг аваагүй хүндээ очиод тэрийг уншуулах юм бол энэ чинь нэг тийм сүртэй санагдахгүй юм. Эсвэл энэ жоо ойлгохгүй бас ойлгохгүй байна. Энэ яагаад ингэ бичсэн юм. Тийм нэг бас ялгарч гарч ирдэг юм санагдсан. Тэгээ нэг найзуудтайгаа айгүйх ингээ суугаал юу яадаг эсэгээ бичцээгээл хоорондоо амар ярилцдаг. Тэгэл нөгөө өөртөөх ингээл гүн мэдрэмжүүдээ ингээл авих гаргаж ирчихсэн тий. Тухайд тэгс нэгт нэг удаа яаж илэрхийлмээр юм бэ гэдэг ч юм тий. Хүн уншихад яг ингээд тухайд энэ хүн яг айс юм бэ штэ ч юм. Тухайд нэг айгүйх сандарсан байна да гэдэг юм би сандарсан айгүйх гэж бичээх хооронд харагдуулах ёстой болохоор ямар үгийг сонгох вэ гэдэг хүртэл ингээл айгүйх ярилцах шаардлагатай юм болж байгаа юм шиг. Тэгэхээр бас нэг диалект бэлж хатад ганцаараа гэхгүй бас юм найз нөхөд хүрээлэл ингээл одоо би эргэн тойрон эцэг их ах トゥ хамаатаа сад юу гэдэг ингээл тиймэрхүү хүмүүс бас хажуудаа байх аягүй чухалсан гэсэн. Тийм тэгээд нэг зөвхөн бас эсэн дээрээ ингээд фокусаа хүчдэг хүмүүс болохоор одоо тэгэнгүүт бас эсэний өвчнөө лимит байгаа шүү дээ хязгаартай. Тэгэнгүүт одоо чинь recommendation дээр хоёрыг авч аваа. Эсэн дээрээ заавал оруулах шаардлагагүй. Гэхдээ чиний таньдаг хүн чинь бичиж өгөх боломжтой. Одоо тэр хүнтэй хамт ижсэн төслүүдээ жишээ нь тийшээ оруулдаг гэдэг ч юм уу. Бас нэг юм аа түрүүн map гаргаад байна гэдэг чинь тэрийг ингэ хуваарлах асуудал яриад байгаа байхгүй юу. Тийм тэрэнд чинь бас одоо чинь ингэ сургуулаа сонгохдоо яагаад сонгосон бэ гэдэг ингээл юмуд байгаа. Тэгэнгүүт өөр бас нэмэлт нөгөө нэг юм задгай эсвэл байдаг байхгүй юу. Өөрийг нэмэлтээр хэлэх юмуд байна ч юм уу те. Тиймэрхүү юмнуудыг бас аягүй сайн ашиглах хэрэгтэй. Яг гол биш гэхдээ байж болох юмнууд нь тийш оруулах. Зарим CV рүү оруулдаг ч юм уу те. Ингээд зөв зарим recommendation дээр оруулдаг ч юм уу. Бүтцтэй орлох нь аягүй чухал. Тэгээ тэдний чинь нэлээгүүд нь уншаад нэг хүн босгож ирвэ шүү дээ тий. Өөр хүмүүсийн өнцгөр ямар байна, ажилласан туршлагууд нь ямар байна. Тэгээд энэ хүн өөрийнхөө талаар юу гэж бичсэн байна. Тэгээд эдгээр чинь нийлээд юм гарч ирээд. Тэр дөрвөн асуултаа тэгээд сэтгэсэн шүү дээ. Жимнэгдээ тэр жилх юм бол ингээд хүмүүс дөрвөн тусдаа хийсэн юм шиг ойлгоод одоо бүгдэнд нь ингээд эхлэл төсөл хийдэг ч юм уу тий. Ингээд нэг тийм болгочтой. Гэхдээ яг тэр нь ингээд нийлээд ингээд бүгдийг уншихад яг нэг хэсэг шиг ингээд юм цогц ойлголтыг өгөхөр л ер нь бол байх хэрэгтэй. Яг тэрэн дээр нэг карьер төлөвлөгөө гэдэг байдаг байхгүй юу? Тэрэн дээр чинь ингээд хүмүүс л яг амар амбицтай юмуд бичдэг л дээ. Одоо чинь Монгол улсын одоо юу гэдэг ерхий сайдл гэдэг ч юм уу. Тэгвэл тэгтээ яг нөө болно л та тэр хүн ингээд боломжтой бол тэр хүн гол нь өөрөө тийм потенциалтай бол болно. Заавал бас тийм том юм байхаас илүүтэйгээр бодтой карьер төлөвлөгөө байвал зүгээр юм болов уу гэж л бацсан. Би бол зүгээр миний хол зүгээр л өөрийнхөө юм дээжгийн төрөмс байгуулна гэдэг ч юм уу жижигхэн баадахгүй хүн ингээ баг унших юм бол ингээд баг ойлгомжтой биш үү гэмээр юмуд байхад бас тэр хүмүүс илүү нөгөө бодтой санагдсан ч гэж магадгүй. За. Тэгэхээр ерөнхийдөө зөндөө олон байдлаар ярьсан тий. Тэгээд ганц дэлхийн материал гэлтггүй ерөнхийдөө сургалт одоо сургууль болон ерөнхийдөө амьдрал соёл юу гэдэг айгүй олон талаар боловсролын талаар ингээл гоё ярилцлаа шүү дээ тий. Өөр энэ дээр гоё нэмж хэлэх. Миний асуугаагүй өнгөрөөсөн ч юм уу эсвэл ингээ хэлмээр байгаа, уриалмаар байгаа ч юм уу яг би бол нэг хүмүүсийг бол одоо ингээд
мэдээч гадаашаа явж сурах хэрэгтэй, өөрийгөө сайжруулад тэ Монголд авах хэрэгтэй, нийгэмдээ хэрэгтэй хүн болох хэрэгтэй. Гэхдээ бол 100% санал нийлж байгаа. Тэгээд нэг ингээд одоо подкастт ороод ч юм уу ингээд номон дээр тэ туслаад өөрхөн хэсгийг ингээд оруулсан шалтгаан гэх юм бол олон хүнд яг энэ мэдээллийг өгөөд олон хүн өөрийнхөө төлөө жоохон хичээгээд жинхэнэ өөрийгөө ингээд олоод тэгээд цаашлаад нийгэмдээ хэрэгтэй сайн одоо тийм хүмүүс гой нийгмийг бүгдөө нийлээд ингээд бүтэхийг л ер нь бол хүсэж байгаа. Тэгэхээр одоо бол ингээд томьёо гэл амар олон ингээд бүр ингээд боломжуудын ингээд баг ингээд уурхаа ингээд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг ингээд аягүй сайн ашиглаарэ. Тэгээд хүмүүсээс амар сайн асуулт асууж агаарэ. Тэгэх юм бол тэгээд заавал одоо бүр ингээд топ бүр шилтгэнээ хаалхгүй. Гэхдээ ингээ өөрийнхөө хийж байгаа юм дээр хамгийн шилтгэн байх нь амар чухал учраас тийм тэгээ бүгдэнд намжилтсан. Окей. За тэгэхээр дараагийн подкастаар уулзлаа баяртай. Тэгээд урилга хүлээж аваад ирж оролцсонд баярлалаа. Тэгээд манай номон дээр болохоор ингээд аюу гой товч тодорхой тэгээд хөтөлбөрийн талаар ингээд яаж бүртгүүлнэ тэр гэдэг юмнуудыг хэсэг дээр нь оруулсан 100 өдөр ууцтай. Тэгэхээр та бүхэн тэндээс гоё үзээд тэндээс ингээд сайхан одоо нөгөө типийн дагуу одоо зөвлөгөөнийхэн дагуу сэтгэлийн материалуудыг бас бэлдүүл надад илүү зүгээр санагдсан байгаа шүү. За тэгэхээр ирсэнд баярлалаа. За тэгээд баяртай.